За малын индексчүүлсэн даатгалын тухай хууль хэрэгжээд явж байгаа. За тэгээ өнөөдөр бас энэ улсын хурал дээр энэ асуудал хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал хэлцэгдэж байна. За 6% босготой байсныг бууруулж байгаа юм байна. За тэгээ энэ хууль бас яг амьдрал дээр бодиттой үр дүн өгдөггүй маа. Одоо хүн даатгалтай гээд гамшиг болоод малаа тэр чигээр нь алдчихад байгаа малчид материал юм хумаа бүрдүүлээд өгөхөөр тухайн одоо сумаар нь аймгаар нь нийтэд нь авч үзчихэж энэ асуудал хамруулна гэдэг ийм зүйл яригддаг. Тэгэхээр энэ хуулийн үр дүн ер нь ингээ бууруулчихад байгаа. Тэгэхээр энэ ажлын хэсгээс асууя, өнгөрсөн хугацаанд яг энэ оноор нэг сүүлийн 3 жилийнхийг яг хэдэн аймгийн хэдэн сумын одоо хэдэн малчин энэ индексчүүлсэн даатгалаас бас одоо хувь авч энэ учирсан хохирлоо барагдуулсан бэ гэдэг нэг тоог хэлээд өгөөч. Ийм асуудал байна. За хоёрдугаарт энэ малчтын асуудал өөрөө анхаарлын төвд орохгүй болохоо болсон. Одоо бид нар бол малаа одоо үндсэн хуулиараа төрийн хамгаалтанд байна гэдэг. Хөдөө мал малж байгаа хүмүүсийн амьдрал ахуй улмал хүнд болоод байна. Орлого багасж байна. Нөхцөл хүндэрч байна. Малчтын нийгмийн асуудал, малчтын залуу халааг бэлтгэх. За дээрэс нь бүр хүнд асуудал бол энэ залуу малчин эрэгтэйчүүдийн гэр бүлийн асуудал гэдэг ингээд маш олон асуудлууд хүндэрч байна. Тэгэхээр энэ малын даатгалыг ганцхан энэ индексчүүлсэн даатгалаар хязгаарлах биш. Ер нь энэ малын даатгал руу энэ хувийн хвшлийг хэрхэн оруулах вэ? Дээрэс нь энэ малчтын нийгмийн асуудлыг бас нэлээд анхаарч үзэх цаг нь болжээ. Тэгэхгүй бид хэд одоо хэдхэн жилийн дараа хөдөө мал маллах малчингүй болох гэж байна. Залуу малчид байхгүй болох гэж байна. Тэгэхээр энэ асуудал дээр нь бас нэгэнт энэ малын даатгал ярьж байгаа үед нь бас цогцоор нь ярьсан зөв болов гэж. За дээрэс нь нэг тийм одоо цаг үеийн асуудал, ялангуяа энэ бензин, дизель түвшний асуудал бас хүнд байна. Одоо яг энэ цасцууд хүндэрсэн байгаа аймагуд, өвлийн хүүтэн болцсон байгаа, өвлжөөндөө бууж байгаа ид шууш өвс тоосоо наашин цаашин зөөх улсууд дээр энэ унаад явдаг портер бонгоных нь бензин түвшний асуудал маш хүндэрсэн байна. Тэгэхээр энэ асуудлыг ч гэсэн бид хэд ойрын хугацаанд гаргаж шийдэл болохгүй бол одоо ингээд 9 эхлээд маш хүнд болно. Өнгөрсөн 100 ер нь гандуу байдалтай орсон. Тэгэхээр энэ асуудал дээр нэлээд анхаарч өгөөч. Ялангуяа энэ салбарын яам. Бензин тоос орж ирж гэн, орж ирсэн бензин тоос эндээ тарагдал юу нөгөө нөөцлөх тарагдал ингээд дуусж гэн. Хөдөө орон нутаг руу хүрэхгүй байна. Тэгэхээр энэ асуудал дээр бас нэг анхаармаар байна. Салбарын яамныхан яг тэр хөдөө орон нутагт хээр бензин түлшгүй одоо хаягдсан байгаа машинуудын эзэн шиг л сэтгэл гаргаж сэтгэжээж энэ асуудалд хандахгүй бол Улаанбаатарт бол яг хүмүүс одоо нийтийн тээврээр зорчоод таксигаар зорчиж болох байх. Хөдөө орон нутагт бол асуудал хүнд байгаа шүү. Тэгэхээр энэ дашрамд бас энэ асуудлыг анхааруулад хэлчихье. Тэгээд тэр тоо хэмжээнд дээрээ хариулт авъя. Ажлын хэсэг хариулъя. 4-р микрофон жавхланд. За малын индексчүүлсэн даатгалын тухай хууль 2014 оноос хойш хэрэгжиж эхэлснээс эхлээд нийтдээ 36 орчим тэрбум төгрөгийн хураамжийг малчин иргэдээс цуглуулж авсан. Нийтдээ 29.4 тэрбум төгрөгийг малчин иргэдэд буцааж олгосон нийт том тоо байдаг. За ялангуяа сүүлийн 3 жилийн хугацаанд бол 2023 онд бол 14 мянган малчин өрхөд 4.2 тэрбум төгрөгийг, 2024 онд 22 мянган малчин өрхөд 16.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн олгосон байгаа. За эндээс дурдаад авах юм бол 2023 онд хамгийн өндөр нөхөн төлбөрийг Төв аймгийн Баянцүнхт сумын малчин 15 сая төгрөг, 2024 онд хамгийн өндөр нөхөн төлбөрийг Сүхбаатар аймгийн Баруун сумын малчин 86 сая төгрөгийн нөхөн төлбөр хүлээн авсан ийм тооцооллууд байдаг. Хоёрдугаарт нь одоогийн малын индексчүүлсэн даатгалын тогтолцоо бол төр хувийн хвшилтээр хамтарсан түншлэлээр хэрэгждэг ийм тогтолцоо шүү. Хувийн даатгалын компаниуд малын индексчүүлсэн даатгалыг борлуулдаг гэдэг эрсдлээ үүрдэг. Харин давхар даатгалыг нь төрийн эзэмшлийн үндэсний давхар даатгал компани хариуцсан хийдгээ гэж хариулъя. Баярлалаа. Эдвард гишүүн хариулна. За Туван гишүүний хоёр дахь асуултанд хариулъя. Ер нь яг энэ
Даатгалын хуулиар бол одоо бүх асуудал шийдэгдэхгүй. Гэхдээ ер нь бол яг хөдөө аж ахуй тулгамдаад байгаа ялангуяа энэ залуу малчин гэл олон асуудлууд байгаа гэдгийг та хэд бол бэлтгэнэ мэдж байгаа. За ер нь яг зүгээр яг амьдрал дээр очиод малчитаа уулзахад бол бид нэг төрөөс олон юм гуйгаад байх юм алга. Малын одоо гаралтай түүхийн эдийн бараа бүтээгдэхүүний маань үнийг л одоо тавиад өгчүүл гэдэг. Одоо нэг жоохон өөдөн дээш нь татаад өгчүүл гэж ийм зүйлийг хүсдэг. Тэгээ өнөөдрийн бас их хурлаар хэлэлцэгдсэн Евразийн хэлэлцээр би ялангуяа Монголын хөдөө аж ахуйн салбар тэр дундаа малчтын хүсэж байгаа тэр малын гаралтай одоо бараа бүтээгдэхүүний үн өсөх ийм одоо зүйл бас явагдаж эхэллээ гэж ингэж бас би өөдрөгөр одоо бас харж байгаа гэдгийг бас би хэлье гэж ингэж бодож байна. За Цагаан хүүгийн мөнх бат гişүү. За та бүгдд